Сайн байцгаана уу? Буд Сүрэн байна. Мэдээллийн 900-д хүмүүс мэдээллийн ачаалалд орж урт хэмжээний бичгэн мэдээллийг унших нь багуулсан байна. Тиймээс би өөрийн санаа бодлоо зурган бичлэгээр дамжуулъя гэж бодлоо. За үүнээс хойш би иймэрхүү зүйлийг зурган бичлэг гэж нэрлэе. Зурган бичлэг нь 10 гаруй жилийн өмнөөс Америкт хөгжиж ютуберүүд болон брэнд бүтээгчдийн өөрийн амьдралын гайхалтай түүхээ бусдад сонирхолтойгоор хуваалцах мөн бараа бүтээгдэхүүний зар сурталчилгаа хийхэд бусад төрлийн контентуудаас илүү үр дүнтэй болох нь батлагдсан хөгжиж ирсэн юм. Миний хувьд энэхүү зурган бичлэгийг яагаад хийх болсон бэ гэвэл жаахан урт төгчгсөн аль болох товчхон хуваалцъя. Хараад байхад хорвоо дээр хоёр төрлийн хүмүүс л байна. Нэгдүгээрх нь дуртай мөрөөдлийн ажлаа хийдэг хүмүүс, нөгөөх нь дуртай биш ажлаа хийдэг хүмүүс. Энэ хоёр нь нэгэн ертөнцид оршин байдаг ч олон зүйлээрээ эсрэг зүг рүү эргэлдэн байдаг. Эрчим хүчний их урсгал шиг санагддаг. Миний хувьд бага залуу наснда амьдрал хөөж харийн орныг зориод бүхнийг хийж ирсэн ч одоогоос 5 жилийн өмнөөс бодож эхэлсэн. Хайрын залуунаасаа амь зуух бусдаас дутхгүй байх төдийхөн өнгөрөөж байгаагаа гэнэт анзаараад яагаад ийм зүйл болов гэд эргээд бодоход сургууль сурсан уу сурсан ч төгсөөгүй. Ажил хийсэн үү хийсэн ч тууштай үргэлжлүүлээгүй. Уг нь 10 жилдээ гайгүй сурдаг л байсан. Тэрнээсээ ч болоод намайг амжилттай явна гэдэгт итгэдэг хүмүүсийн итгэлд давхар дараатай. Бодсны эцэст яагаад ийм зүйл болсны хариултыг олов. Надад хамгийн чухал зүйл буюу зориг мөрөөдөл байгаагүй юм байна. Зориггүй хүний зовлон их юм билээ. Data.com-ийн инх Батбаян хэлснээр хэрвээ чам зориг байхгүй бол чи гялгар болгонлоо татагдана гэдэг шиг нэг бол барилжах маарч юм шиг, нэг бол бизнес хиймээрч юм шиг, нэг бол зураач болмоор ч юм шиг санагддаг байлаа. Гэвч хүний энерги эрчим хүч гэдэг хэмжээ хязгаартайг ойлгосон. Тэгээд л миний зориг яг юу юм бэ? Яг юу хийх ёстой юм бэ? Миний хүсэл мөрөөдөл юу юм бэ гэж өөрөөсөө ахин дахин асуусан. Сайтар бодсны эцэст би юу чаддаг, юу чадах, юунд авьяастай зэрэгээ үндэслээд бурхан хэрвээ байдаг бол намайг ийм л зүйл бүтээлгэх гэж явуулсан байх гэсэн зүйл нь аниматор болох буюу хүүхэлдэйн кино хийх байлаа. Монголынхоо баян түүхийг харуулсан анимашн бүтээх студиуд болох. За мөрөөдөлтэй болсон хүн чинь тэгээд эхэлвэ. Гэвч хайрын залуунасыг зориггүй өнгөрөөсөн толгой чинь одоо амьдрал гэдэг байр хоол ажил татвар гэсэн эргүүлэгт орчихсон. Сургууль сурна гэдэг ч худлаа. Ажлын хажуугаар цаг бага байдаг байсан ч өөрөө интернетээр сурч эхэллээ. Анимашн гэдэг нь ганц хүн бүтээхэд хэтэрхий нүсэр ажиллагаатай 1 секундын хөдөлгөөнд багадаа 8 зураг зурах шаардлагатай гэдгийг мэддэг байсан ч 7 хоног зураад давхиж байгаа морины 1 секундын хөдөлгөөнийг хийж чадав. Ингэж тэгж байтал ахин хэдэн жил өнгөрч ар араасаа 2 ч хүүхэдтэй болов. Ажлын хажуугаар унтах завгүй аав болов. Хүүхдүүдийнхээ ирээдүйн тухай ярих эхнэрийн харцнаас чи минь над мөрөөдлөө одоо болдоо гэх нь илхэн харагдана. Тийм биш байлаач яаж ч бодсон 30 настай аавд мөрөөдлөө биелүүлэх цаг тун бага байлаа. Одоо яах вэ? 18 настайх шиг цаг байхгүй, эрч хүч байхгүй, харин мөрөөдөл байдаг. Хэслэнтэй ч урваа юм даа гэсээр ямар нэгэн зүйл хийх гэж амхандаа л тэмцэж байлаа. Тэр үед миний сонсдог байсан подкастуудын гол санаа нь том зүйлийг олон хувааж хийх буюу жижигээс эхлэх байлаа. За тэгвэл мөрөөдлөөсөө ч салахгүй зургаад зураад сурсан програмаач мартахгүй жижигээс эхлэх ямар арга байна гэд хайж судлаж үзснээр энэхүү зурган бичлэгийг эхлээд аажмаар анимын бага бүрдүүлж урагшлагаар төлөвлөв. Тэр өдрөөс хойш миний амьдрал анх ярьсан хоёр тойргийн дуртай биш ажилласаа дуртай мөрөөдлийн тойрог руу орох тэмцэл болж эхэллээ. Та бүхэн намайг дэмжиж гэвэл YouTube сувгийг минь саб лайк хийгээрэй. Та бүхний алтан цагийг сонирхолтой байлгахын төлөө хичээх болно. Мэдээж хэрэггүй мэдээлэл зурхгүй хүмүүсийн мөрөөдлийг зурагжуулна гэж төлөвлөсөн байгаа. Ихэнх хүмүүс мөрөөдлөө хүнд ярих дургүй байдаг ч эсрэгээрээ мөрөөдлөө тодорхой зурагжуулж өдөр бүр төсөөлж харж далд ухамсартаа суулгавал илүү сайн байдаг нь батлагдсаар байна. Хүн төрөлхтний 1% л өглөө болгон мөрөөдлөө уншдаг. Тэр хүмүүс амжилтад хүрдэг гэсэн судалгаа байдаг. Бүгдээрээ мөрөөдлөө зурагжуулцгаая. Дараа нь тэгээд биелүүлцгээе. Хэрвээ та өөрийн амьдралын гайхалтай түүхээ болон гайхамшигт мөрөөдлөө бусдад хуваалцан зурагжуулж YouTube сувгийг минь хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах бол мөрөөдлөө бичээд явуулаарай. Хүндэтгэсэн Д. Буд Сүрэн